Майкл Кайсер бол Блулокийн хамгийн ноцлог бөгөөд авьяаслаг тоглогч. Гэвч түүний өөртөө ихтэй байдлын ард яг юу нүгдэж байна вэ? Тэр жинхэнэ байлдан дагуулагч мөн үү? Эсвэл түүнийг хөдөлгөж буй арай өөр зүйл байна уу? За юу ч гэсэн ихний ээлжинд нэг холбоотой те хэд настай нэтэрэ гэсэн хувийн мэдээллүүдийг хүргэчихье гэж бодлоо. За насны хувьд гэвэл Майкл Кайсер 19 настай. Аль улсын иргэн бэ гэвэл Германых. Тэгээд хоч буюу никнейм те. Тэр нь болохоор Blulock, the Emperor энэтэрэгэд 2 3 хочтой юм бэлээ. Тэгээд төрсөн өдөр нь болохоор 12 сарын 25-нд буюу Christmas-ийн өдрөөр. Тэгээд юу гэх юм цусны бүлэг нэх үү? A2 гэсэн баха. Тэгээд эцэгхийн мэдээлэл гэвэл янз бүрийн нэг юм байхгүй. Яг энэ back story-тойгоо холбогдож байгаа болохоор нэг дурдаад байгаа гэж бодлоо. Jersey number те. Өөрийнх нь хувийн дугаар нь бол 10 юм уу 11 гэсэн дугаартай. Тэгээд position гэвэл striker, center forward гэсэн байрлалуудаар тоглодог. За, ерөнхийдөө бол хувийн мэдээллүүд нэг иймэрхүү. Амар аккурд болоо наацна уу юу. За амар гоё шилжилт байхгүй. Юу ч гэсэн энэ дэр ингээд амар гоё шилжилт явж байгаа шүү зөө. Бай. За одоо бага насныхын тухайн ярий. Тэгээд би жоохон хоолоо өөрчилж байгаа жоохон serious хоолоогоор яриа зөө. Сонсор. Түүний бага нас нь бага зэрэг хэцүүхэн өнгөрсөн. Аав нь кино найруулагч, харин ээж нь жүжигчин байсан боловч ээж нь карьерийн төлөө гэр бүлээ орхиж Кайзерыг болон аавтай нь үлдээгээ явцдаг. Тэгээ их нэртэй хаягдсан эцэг нь болохоор архинд орж ажил чихээ болоод нэг гайгүй алдартай найруулагч болж исэн нь тэднэрээ хаяа явчихна. Тэгээд ажил чихгүй архичин болсон гэр бүлээ тэжээж исэн хүн нь болохоор Кайзер. Яаж вэ гэхлээр аав нь Кайзерыг ажилдаа гэж хэлэх үед Кайзер гарч явж хулгай хийдэг байсан. Тэгээд хулгай хийсэн зүйлсээр эдэн эсвэл зармын зараад аавдаа арх авч өгнө. Тэгээд ядж захын зүгээр ч ингээд тэ Кайзераар хулгай хийлгүүлээд зогсохгүй. Цаачин гэж аав нь шүү за. Аав нь жоохон ч гэжтэй. Ер нь Кайзерыг зоддог. Тэ гэр бүлийн хүчирхийлэгч гай. Миний бодлоор бол аав нь Кайзерыг харахаар ээж нь нүдэнд нь харагдаад байдаг юм шиг байна. Ээж нь ч гэжтэй. Кайзерийн ээж нүдэнд нь харагдаад байдаг юм шиг байна. Тэгээд Кайзер хулгай хийгээд тэгээд хулгай хийсэн зүйл дээр нь захисан юм байхгүй бол зодно. За тэгээд Кайзер яаж хөл бөмбөгт орсон бэ гэхээр хулгай хийж олсон мөнгөнөөсөө те аавдаа өгөхгүйгээр салтаалдаг байсан байхгүй юу. Тэгээд гэрээсээ оргох төлөвлөгөөтэй байсан тэр мөнгөөрөө. Тэгээд 12 насныхан төрсөн өдөр ядаж өөртөө бэлэг авъя гээд. Тэгээд ямар бэлэг авах вэ гэж бодохдоо хоол бол биш идэд дуусчихна. Ямар нэгэн зүйл авах хэрэгтэй өөртөө үлдэх зүйл. Яасан ч надаас холдохгүй надтай байн хамт байх зүйл гэж бодоод тэгээд над шиг хог шаар гэж дуудагддаг хүн таарах бэлэг юу ч болсон надаас зүгтаахгүй үрд надтай хамт байх зүйл. Тэгж бодсоороод авсан юм нь хөл бөмбөгийн бөмбөг. Яагаад вэ гэхлээр хөл бөмбөгийн бөмбөг нь яаж ч цогсон ёолохгүй. Өшгөлөхөд ханамд байгаад буцаад л хүрээд ирнэ. Зовоож зодож яаж ч байсан ойлгохгүй. Хизээч хажуунаас нь холдохгүй. Яг л Кайзертай адилхан. Гэвч нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Түүний гэртээ ойролцоох нэгэн үнэт эдлийн дэлгүүрт хулгай орно. Тэгээ хулгайчдаас нэг нь баригдах бөгөөд тэр баригдсан нөхөр нь Кайзерыг хамт байсан гэд бухцсан байт. Гэвч тэр хэрэгтэй хамааралгүй хүүгийн хувьд энэ бүхэн бол уналт тэнцэг нь байсан. Цагдаа нар нэгжлэг хийх үедээ түүний нуусан мөнгийг нь олж авдаг. Яг нэг гэрээсээ зутах салталж исэн мөнгө нь. Яг тэгсэн чин аав нь уурлаад Кайзерыг зодноо дахиад бүр цагдаа нарын өмнө зөө. Ч юм уу хогшаар тэ энэ их мөнгөөр юу өгчээсэн ч юм уу яах ч байгаа мах ч байгаа ингээд. Тэгээд зодчихсэн чин дахиад нөгөө цагдаа нь өрөөнөөс нь хөл бөмбөгийн бөмбөгийг гаргаад иртээ. Тэгээд хөл бөмбөгийн бөмбөгийг гаргаад ирсэн чин аав нь ч юм уу энэ бөмбөгөн дотроо дахиад их мөнгө нууцсан байгаа юу. Яг тэгсэн байж т. Алийн натхаа аваад би хаглаа дотроос нь мөнгөний авнаа гэд. Тэгсэн чин Кайзерийн дотор нэг зүйлс ирсэн. Энэ бол түүний нэрийн хуудас болсон Kaiser Impact. Гэхдээ энэ уналтанд түүний ирээдүйд хаан ширээнд суухт нь туслалцаа болно гэж хинч мэдхэвдээ. Түүнийг шоронд байхад нь FIFA буюу одоо манай дэлхийд ирэх бол жинхэнэ амьдралд ирэх FIFA юм шиг байна. Тэдний агент Ray Dark хурж ирнэ. Тэгээд нэгэн саналыг тавьдаг нь хэрв тэр хөл бөмбөг тоглох юм бол түүнийг шоронгоос гаргах болно гэсэн амлалт байсан юм. Тэгээд манай Кайзер маань энэ амьдралаас зүхтчил байвал шинэ амьдрал эхлүүлж байвал юу ч хийсэн яах вэ гэж боддоод Ray Dark-ыг өөрийн агенттай болгоод Bastards-ийн Youth Academy шалгаруултанд нь орохоор болно.
Гэхдээ Бастарт дахь амьдрал тийм ч сайхан эхлэегүй. Эхний орсон өдөртөө хідэн групп гай Кайзер дээр ирээд чи чинь нэг 7 цагтаа гинт ганцхан хөл бөмбөгөөр зодтсон амар гайстэй найзлий гэсэн чинь манай Кайзер өөртөө сайхан хандж байгаа хүмүүст яаж хариу барихаа мэддэггүй. Үүнээсээ болоод нэгнийхээ хамрыг хугацогчд юм аа. Өөртөө сайхан хандж исэн хүний хамрыг хугацогч байгаа. Тэгээ багтаа уусч тоглоход чинь хэцүү болно шүү дээ. Ягаад тэгэхээр ингээд хамраа хуглуулсан гаийн групп нь нэг баг болж болохоор бөмбөгөө дамжуулахгүй эсвэл эсрэг багт нь орохоор Кайзерыг сайн хамгаалаад тоглолтыг гаргахгүй. Тэгээ Кайзер ч лон wolf болцсон гай чинь одоо юу ч хийж чадахгүй хөл бөмбөгийн талбай дээр өөрт нь бөмбөг ирэхгүй бол тоглолтоо гаргаж чадахгүй байгаа болохоор тэгээ Кайзер нэг зүйл боддог нь түүнд хин нэгэн хэрэгтэй болсон юм. Түүний төлөө бүхнийг хийх хин нэгэн. Тэгээд дараагийн сонгон шалгаруултан дээр тэр өөрийн хайсан нэг зүйлээ олж чадсан. Тэр өөрийн хайсан хин нэгнийг олсон. Тэр нь Нээс байсан юм. Тэр Нээсийн тусламжтайгаар өөрийн чадвараа харуулж Бастартсын Youth Academy-д орж чадсан байт юм аа. За ингэж нэг юм backstory маань дууслаа. Одоо ингээд баг зэрэг тайлбар маягийн юм хийчээд тэгээд энэ бичлэг маань дуусна. Энэ бол сүүлийн хэсэг нь. Гэхдээ энэ ч бол энэ бичлэгийн хамгийн гол утга санаа нь явж байгаа шүү зөө. Миний хувьд Кайзерт хоёр төрлийн mental disease байгаа гэж авч үзэж байгаа байхгүй юу? Яагаад гэдгийг одоо ингээд яриан дундаа тайлбарлаад явчих. Эхнийх нь болохоор PTSD буюу Post Traumatic Stress Disorder. Энэ нь өнгөрсөнд болсон ямар нэгэн үйл явдлаас болоод траума авахыг хэлж байгаа байхгүй юу? Угаасаа саяны backstory дээр гарсан шүү дээ. Арга ирийн амьдралыг харсан биз дээ. Тэрнээс болоод PTSD-тэй болсон байх нөхцлүүд нь угаасаа бүгд бүрдсэн байгаа. Угаасаа тийм амьдралаас одоо яаж PTSD-г гарч ирэх вэ бодлоо. Аав нь хулгай хийлгүүлж амьдрдаг хүүгээрээ. Тэгснээ зоддог. Тэгээ хулгайлсан юм нь зөв юм хулгайлаагүй байвал бас зоддог. Тэгээ ерөөхдөө ингээл зодоол гэж идэг. Зодоол хулгай илгээл, зодоол хулгай илгээл. Тэгснээ цагдаад баригдаад колонд суучж байгаа сте. Тэр нь тэгээд 10 идэх настай хүүхэд штэ. Тэгэхээр чи энэ нь болохоор 10 настай хүүгийн хувьд асар том юм байгаа штэ. Тэгээд амьд яваад яах вэ гэсэн бодолтой байхын оронд би илүү амьдрнаа гэсэн иймэрхүү бодолтой байгаа нь харин ч эсэргээрээ надаа нэг бахархууштай санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ аав нь хэлдэж штэ. Чи хинт ч хэрэггүй. Чи бол адгийн новш хогшаар гэд. Тэрнээс нь болоод өөр нэгэн mental diseaseтэй болсон байх магадлалтай надад санагдаж байгаа. Угаасаа нэг mental diseaseтэй болсон бол дахиад өөр mental diseaseтэй болох магадлал нь 45%-аар энгийн хүмүүсээс их байдаг гэхгүй юу? Тэр яг энэ судалгаа модлгооч. Шууд дараагийнх руу гаръя. Хоёрт нь NPD буюу Narcissistic Personal Disorder гэж байгаа. Энэ нь болохоор хэд хувиа хичээх, өөрийгөө онцгой гэж үзэх нэг тиймэрхүү утгатай заяа. Тэгээ NPD-тэй хүмүүсийн хувьд бол бусадтайгаа харилцахдаа зөвхөн өөрийгөө боддог, альва нэгэн relationship нэтэрэ тал дээр нөгөө хүнээ биш өөрийгөө л хайрладаг, өөртөө л бүх зүйлээ анхаардаг нэг тиймэрхүү гаюуд байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг Кайзертэй холбоод бодохоор угаасаа л тийм байгаа хэвээр. Кайзер өөрөө ч гэсэн хэлжсэн та нар бол миний хувьд жижигхэн цэргүүд ээ. Намайг хаан ширээн цуулгахын төлөө дайн хийж байгаа цэргүүд би бол энэ амьдралын гол дүр гэсэн утгатай тиймэрхүү юм хэлдэг байхгүй юу? Тэ нөгөө талаас нь аваад үзэхээр болохоор Кайзерийн буруу бол биш юм шиг санагдаж байна. NPD-г би энэ бүлэл доктор буруутгахгүй. Яг тэгэхээр эн чин угаасаа нарциссистик хүмүүсийн цуглуулга штэ. Хэрхэн нарциссистик байх вэ гэдэг сургалт ч юм шиг те. Бараг тиймэрхүү байгаад байгаа байхгүй юу? Бодолтой баруун байна, наги байна, бүр новел нова хүртэл те надад намайг сайн тоглуулах л хүн хэрэгтэй, өөр хүн хэрэггүй гэж хэлж ирсэн штэ. Угаасаа NPD-тэй хүмүүс энгийн хүмүүсээс амжилтанд хүрэх магадлал нь илүү байдаг гэж байгаа байхгүй юу? Угаасаа нэг судалгаа байсан. Тэр нь болохоор юуны судалгаа байсныг сайн санахгүй байна. Гэхдээ тэр судалгаанаас хараад үзэхэд NPD-тэй хүмүүс амьдралын янз бүрийн салбар болон өөр төвшний газруудад амжилт үзүүлэх магадлал нь илүү их байдаг. Жишээлбэл хувийн зан төлөвийн яг энэ одоо тэр NPD-гийн хувьд тэр эмгэгийнхэн хувьд нарциссист хүмүүс бол өөр дээрээ анхаардаг болохоор зөвхөн өөрийгөө боддог болохоор бусдаас дутуу байж чаддаггүй. Бусдаас дутуу байгаадах юм бол өөрийгөө сайжруулах гэж оролддог. Аль эсвэл за энэ бол миний лиг биш байна. Би арай доошоо харьцах хэрэгтэй байна гэдгээ мэдэрч чаддаг. Тэгээ өөртөө итгэх итгэл, тэгээ өөрийнх нь амбицийн тусламжтайгаар NPD-тэй хүмүүс өөрийнх нь чадвар, өөрийнх нь хийж чаддаг зүйлсээ маш амархан олдог. Тэгээд хийж чадахгүй байсан ч хийж чаддаг болтлоо зүтгэж чаддаг
хүмүүс байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ MPDT хүмүүс тодорхой салбарт гаргах амжилтын хувьд бусад энгийн хүмүүсээс илүү байдаг гэдэг нэг ийм судалгаа байгаа. So ерөнхийдөө юм. За угаасаа энд хүрээд ингээд манай бичлэг маань дуусж байна. Тэгэхээр лайк болон саба дараарай. Тийм. Энэ бичлэг маань дахиж цаашаа Kaiser-ийн талаар ярина. Гэхдээ энэ хэсэг дээр зөвхөн back story болон өөрийн хувийн зан чанартай холбоотой юмнуудыг ярьсан бол дараагийн бичлэг дээр ирээдүйд яах, энэ манганд яг ямар хуу ач холбогдолтой дүр инээ тэрэг нь ярина. So дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.